Үзэгч та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгын бизнес ток нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Өнөөдрийнхөө дугаараар бид та бүхнийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзуулж тэдний бизнес санаанаас хуваалцах болно. Би ч одоо их сургууль төгсөөд шууд говь татсан хүн шүү дээ. Говь компанитай би анх 80 Японтай хамт ажиллаад тэгээ говийн суурийг тавилсан хүний нэг багхгүй юу. Тэгээ энэ ноолуурын бизнес чинь 81 оноос одоо 33 жил би ноолуурын дунд умбаж явна гэсэн үг. Миний компани байгуулагдаад бас 22 жил болчих. Өнөөдөр ихэд л эхний байдлаар бид нэр одоо хөнгөлтийн карт манай Дорнот аймагт нийтийн хоолны газар хөнгөлтийн картаа зогт байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр анх удаага бид нэр хөнгөлтийн карт одоо бий болгож байна. За энэ наарч лагуунч бол Дорноттой бол анх удаа анхдагч тийм ээ. Ярилцлага таны бизнесээ анх эхлүүлж байсан түүхээс эхлэе. За түүх гэж ярих юм бол их сонирхолтой юм болно л та. Би бол та бүхнийг бодвол хоёр нийгмийн нүрийг үзэж байгаа хүн. Тэгээд энэ социализм, зах зээлийн нийгэм гэж. Тэгээд зах зээлийн нийгмээс социализмын нийгмээс зах зээлийн нийгэм шилжих үе бол 1991-92 онд болж исэн гэдгийг та нар одоо тэр үед хүүхэд байсан болохоо сайн мэдэхгүй байх л та. Тэгээд тухайн үед бол нийтээрээ нэг төвшин цалинждаг тийм ээ, ямар нэгэн тийм хувийн эд хөгшил гэж байгаагүй, хувийн хөрөнгө гэж байгаагүй тийм үед би ч одоо хүүхэд насаа, залуу насаа өнгөрөөсөн хүн. Тэгээд 91-92 онд алдсан хувьсгал гарснаас хойш бол хувийн хөвчлийн анхны их суурь тавигдж эхэлсэн. Тэгээд 92 онд моб хуваарь эрхлэх аж ахуй болоод тэгээд тэр үед бол тэгж хүн болгон компани байгуулаагүй хуваарь эрхлэх аж ахуй байжгаад 2000 оноос бол зарим нь хариуцлагатай компани одоо нөхөрлөл болсон. Тэгээд 2006 оноос бол яг албан ёсны хатан сүлжээ ХХК буюу компани маань одоо нэр өөрчлөгдсөн. 2002 онд би оны Эрдэнэ компани байгуулсан. Тэгээд 1995 онд бол яг миний бизнесийн анхны гарааг бол 1995 онд эхэлсэн л дээ. Тэгээд 95 онд анх одоо бидний үеийн үйл байсан юм шиг байгаа тийм ээ. Бүх залуучууд маань миний үеийнхэн тэр үе чинь би 20 дээл хөвгт байлаа шүү дээ тий. Бүгдээрээ л нэг паспорт аваад л паспортод анх гарч ирсэн үед паспорт аваад л бүгдээрээ л хэлийн дээс салхаад тий. Одоо бараагүй жоохон гэрийнхаа хевсээ ч юм уу хуулаад л тий. Би бол одоо гэртээ ясны хоёр хевсээ хуулаад анх олны жишгээр л одоо манай ах мал ийшээ Орос руу гэж чит рүү анх явж ирсэн юм аа. Тэгээд ингэж л миний анхны бизнес эхлэл маа тавигдсан тий. Тэгээд 20 эдтэй одоо 24-5 тал хийсэн юм одоо. Тий. Тийм л залуу. 20 эдтэй за тэр дундаа эмэгтэй хүн ажил мэргэж та ямар мэргэжилтэй лээ? Би тэр үед гэрэл зурагчийн мэргэжил хийдэг байсан. Би ч одоо монгол хэлний багшаа 1.11 улсын тэргүүний бүлэг төгсгсөн. Энэ тухайн үед чинь яг 91-92 онд зах зээлийн нийгэм рүү шилжижсэн хүн болгоо ер нь мэргэжлэрээ л ажиллахыг эрхлэдэг байсан. Бизнес гэдэг тухайн ойлголт ерөөсөө байгаагүй. байсан шүү. Тэгэхээр яагаад та зориг шулуудаж ер нь бизнесийн амьдралд хэл тавьсан юм? Тийм. Их санаандгүй юм босол та тэр. Тий анхал нэг ээлж хамралтыг авчгаад би гэрэл зурагч хийжсэн ээлж хамралтыг авчгаад ер нь яг гэрийнхээ ер нь нийтлэг хүмүүс л маань одоо Орос руу яваад л тий бүгд л нэг Орос 8-нд явж явах үед яг өгөөрөө ухаандаа тэрийг нэг амралтаараа нэг Орос орн үзчихье гэж анх яваад нэг крэсээ нэг ээжийнхээ аавынхаа нэг авсан нэг 2-3 хевсийг хуурж аваад л хамдлагатай байсан шүү. Тэр би ч манай ч энэ хевсний үйлдвэртэй байсан юм. Тэгээд болоод залуу юм болоход хувцалж санаатай санхүү Орос ороод тэгээ нөгөө хевсээ зараад л эхэлсэн чинь харин хувцаач аваад бүр дээрээс бүр эвгүй хөнгөлдөөд тэгэнгүүт л одоо хүн бас хүнээс тэгэхэд нэг ингээд ял болоод байдаг юм байна шүү дээ гэснээр бодолд хөрөөд л дахиад нөгөө амралтын хугацаа зөндөө олон болно гэсэн болохоор дахиад буцаж байна. Нөгөө үлдсэн жоохон мөнгөнтэй барай жоохон юм бол аваад ирж тэр өднө повидлгээд барай л анх зарагддаг гэсэн шүү. Тэрийг нэлээ олныг аваад л ирээд энд ирээд бөөнд ч гэсэн чи айгүй хурдхан шүү дэлгүүрээр авчдаг юм байна. За тэгэн гүтнэ хүн чи урамшаад
За дахиад л ерөн нэг яваад ивэ гэл. Тэгээ 1 2 гисээр гал сүүлдээ эргэл буцалтгүйгээр хүн чинь бизнесийн замд ороод эхэлчихсэн дээ. Тэгээд тухайн үед нэг мэдсэн чинь би зааланд 350 хүүхэд суулгацсан ганцаараа лекц уншижсэн. Надаас бусад бүх багш нар бизнес өгөөд явчихсан. Тэгээ би захиралтай хэлээд би ч гэсэн бас амьдралтай тийм ээ багшаа би ингэж яагаад тэгээ чөлөө аваад тэгээ Чех явж дүүгиндээ очиж амрахтаа айлд зүгээс сууж чадахгүй Чехэд очисон дүүгийнхаа одоо 3 амбулд гурууланд нь би гараараа сөлжүүл бүтээгдэхүүн сөлжиж өгсөн. Ингээд тэрний маань нөгөө дүүгийн маань ихнэр хажуугийн Чех бүсгүйчүүдэд танилцуулаад тэгээ би тэр бүсгүйчүүдэд 9 бүсгүйд би одоо гал сүлжмлийг зааж өгсөн. Тэгээ зааж өгөөд буцахад минь нөгөө бүсгүйчүүл маань баярлаад надад одоо Чехийн тийм гал сүлжмлийн машиныг бэлэг болгож өгсөн байхгүй юу. Нөгөө хоёулаа одоо полконо янзлаад, гэрийнхээ полконыг янзлаад тэгээд нэг Чехаас авчирсан гэр ахуй машинаар анхныхаа сүлжмэл бүтээгдэхүүн сарвчтай малгай, чихтэй малгайг одоо сүлжээд тэгээд эхэлжсэн. Балкон дээр бизнес эхэлжсэн. Тэгээд энэ маань одоо миний нэгсэнтэй хобби. Би 5 дугаар ангиас эхлээд анх удаа инх туяа гэд хөдөлмөрийн багшаараа 5 хурууны бээлийн нэхийг одоо заалгаад тэгж эхэлсэн. Тэгээ энэ нэгсэндээ миний хобби маань одоо миний амьдралын одоо түүхэн замнал болсон гэсэн үг. Бид бол ганцхан 8 жил бид нөр бас нэг 4-5 жил явсан шүү дээ тийм ээ. Тэрнээс хойш одоо юм мэдээж бас л нэг үе гарч ирэхэд хүмүүс нэг докторчих хэрэгтэй тийм хувийн бизнестэй болох хэрэгтэй гэсэн тийм нэг бас л нийгмийн нэг юу явсан юм л да нэг мессеж явсан гэх юм да. Тэгээд тэрээ дагаад л би ер нь компанитай болъё. Тэгээ өөрийн гэсэн доктортой бизнестэй болъё гэдэг нэг дэлгүүр нэг компани байгуулад нэг дэлгүүртэй хувийн нэг дэлгүүртэй болсон 8 нэрийн барааны дэлгүүртэй болоод тэгээд тэр чи 2002 онд л да нэг гишүүнтэй байсан нэг худалдагчтай тэгээ өөрөө нэг гишүүнтэй байгуулад тэгээ 2005 онд яхаа бас л цаашдаа хүн чинь бизнес л өргөжөөл туссан шүү дээ. Хүн явах тусмал бизнес өргөжөөл авсан тий. Хилээ худалдаа хийлээ, аашчээр зөөлөөд энэ хооронд чинь их юм болсон дээ. Их юм болсон тий. Тэгээ 2004 онд бас нэг газартаа болоод тий. Ер нь яхаа тэр үед нэг бас л залуу хэдний сэтгэлээр одоо мөнгө маа чаанч байгаа яаж ч болох гэж байгаа нөгөө бизнесээр осны жоохон мөнгө бариад л та одоо гэл ямар ч ясны газартаа болоод нэг барилга барьна гэж эхэлсэн л дээ. Тэр ер нь нэг суурин юмтай болъё гэх тий. Тэгээд одоо энд одоо юу хийдгийг бодоход тэр үе чинь манайх чи хятадтай хил залгаа. Тэгээ хятадууд их хэрдэг байсан болохоор хятадын хоолыг хийж үзье гэдэг. Хятад хоол хийж үзсэн. Тэгээд ер нь яхаа буудалтай тэр үе манай аймагч буудалд хон цөөхөл байсан л да. Тэгээ буудлын ер тэр үе маань хэрэгцэл тэрлээсэн л да. Тэгээ ер нь буудалтай хоол. Тэгээд зах зээлийн орчноос судлаад мэдрээл яг л хэрэгцээгийн л бий болгож ирсэн юм байна шүү дээ. Яг одоо энэ л хийчихэл дараа бизнес маараа төхөмтэй мэдээж бизнес хийж байгаа хэмжээндээ бас юм судлаа шүү дээ. Энэ л одоо орон зай байна гэсэн тийм нүдийг юмар авч хараад л тэгээ. Тухайн үед бол биднес гэртээ бол бас нэг удаагүй. Тэгээд би Зоос банкны анхны харилцагч болсноороо бол анхны зээлээ аваад тэгээд бас ажлын байртаа болсон. Ихэвчлэн бол тухайн үед Дэнжин мянган зах дээр ичнэ бийч багш, манай нөхөрч багш хоёлаа тэгэл маск зүгээл сарвчтай малгай ягаал шавнараасаа нуугдж байгаа штэ. Тэгээд их ичээд малгайгаа ингээд зардаг байсан. Тэгээд сүүлдээ одоо миний малгайг тухайн үеийн зах зээлд дөнгөж одоо худалдаачид гэх юм уу да одоо 8 хийж эхлүүлж исэн улсууд их сонирхсон. Тэгээд миний говьд хамт ажиллаж исэн одоо хуучин ажилчид ч юм уу тийм ээ эсвэл бусад хүмүүс биднээсээс манахаас одоо шууд гэрээс ирээд худалдаж аваад сүултээ мэддэг болчихсон. Сүултээ мэддэг болоод ингээд ясан. Тэгээд цаашаа дамжуулаад бас нэг өөрийнхөө тодорхой хэмжээний ашгийг нэмээд ингээд зардаг. Тэгээ бид хоёр ч сүүлдээ одоо Дэнжин мянган зах дээр гарахаа болсон. Ингээд сүүлд нь тэр Зоос банктай харилцдаг болсноос хойш өөрийн ажлын байртай болоод тэгээ ажлын байрандаа бол яг хуу жижигхэн хаалга нээчихэж байгаа учраас хувь хүнээс захиалга авах тийм ээ албан байгууллагын захиалгыг авах эсвэл одоо нийтийн хэрэглэгчдийн хүснээр хийх ийм байдлаар л
явдаг байсан да. Анх ер нь яагаад заавал хятад хоолыг онцолж дорнцтой хятад хоолны газрыг нээсэн юм бэ? Манайхан ч бас нэг гадны хоолыг бас тэр үедээ нэг ойшоодгүй ч юм эсвэл сонирн болохоор нээсэн үү? Тэр түүхээсээ хуваалцахгүй юу? Тий. Яг хятад хоолууд яг манад яалтчгүй эрэлт хэрэгцээ байсан гэж би түрүү хэлсэн тийм ээ. Ягаад гэвэл бид нар чинь яг ишиг хил залгааг хятадуудад маш их олноор иржсэн. Тэр үед чинь манай төмөргөл янз бүрийн түүхийдүүд их гаргадаг байсан шүү. Тэгэхээр хятадуудад манайхаар чиглэсэн 8 их хийдэг байсан. Тэгэхээр би тэднэр зориулсан ерөнхийдөө хоолны газар нээсэн тий. Тэгээд яг ийш манай хил залгааны алтан имэл гэдэг газар байдаг. Энэ үл яг манай яг Монгол Монгол улсад болсон байдаг л да. Яг өвөр Монгол гэж ярьдаг тий. Тэр улсууд тэр чиглэлийн хоол яг манай дорнод чиглэлийн хоол ер нь амт нь л яг л адилхан шиг байгаа байхгүй. Манай монголчууд идэхэд төхөмтэй халуун ногоо багтай яг л нэг манайхны идэхэд дуртай тиймэрхүү хоол чиглэлдсэн. Тэгэхээр би мэдээж энэ хоолыг хийх юм бол монголчууд маань төдийгүй хятад ирж идэх юм байна гэж бодсоо л доо. Тэгээд яалтчгүй миний бас бодол их буруу байгаагүй. Тэгээ би 8 төгрөгийн юбкийг хөвөөд тэгээ малгай хийгээд нөгөө малгайгаа дахиад 8 төгрөгөөр зардаг. Тэгэхээр нэгэсэндээ 8 төгрөг маань 24 төгрөг болж тэгэж одоо өсчихсэн. Тэгээд энэ бүх байдлыг би эвдээ гэж бодсон л доо. Яг хаад энэ нийтлэг орчин бий болгоё. Хүмүүсийн ер нь нийгэмшигт гэсэн тодорхой яг би нийгэмшлээд юу азаах вэ? Гэхдээ яг тодорхой хувь нэмрээ бас оруулъя гэж бодож би ерөөсөө нээлттэй орчин анх нээж эхэлсэн юм. Тухайн үед одоо яг сүлжмэл бүтээгдэхүүн хийж эхлэхэд ноос ноолууран түүхийн хэд ер нь ямар үнэтэй үн ханштай байсан бэ? Хэр олдцтой байсан бэ? Яаж түүхийдээ цуглуулдаг вэ? хан тийм ээ, ноолуур бол олддгоо. Ноолуур бол тэр үед тухайн үед говь компани л ганцхан бүтээгдэхүүн хийж түүхийн ноолуур гэдэг юм авдаг байсан. А эрмлийн үйлдвэрээс бол хевсний утас байдаг гэсэн. Тэгээ хевсний утас чинь бол хоньны ноосор гэдэг учраас тэгж хүний биед одоо сууж ингээд зөөлхөн дулаахан тийм байхгүй. Тэгэд одоо юм ярихад их ичмэл чимшиг сонин чимшиг юм хэлээ л да. Тэгээ тэр үед бол утас зарна гэдэг ойлголт, утас худалдаж аавна гэдэг ойлголт байгаагүй. Тэгээ говь компанид одоо тухайн үед нэг 8 төгрөгийн айгүй том арзмэрийн юбк зардаг байсан дэлгүүрт нь. Тэгээд тэр юбкийг аваад хөвөөд тэгээд нөгөө юбкийг хөвөөгд дахиад 3 давхарлахад 3 малгай гардаг байсан. Тэгээ би 8 төгрөгийн юбкийг хөвөөд тэгээ малгай хийгээд нөгөө малгайгаа дахиад 8 төгрөгөөр зардаг. Тэгэхээр нэгэсэндээ 8 төгрөг маань 24 төгрөг болж тэгэж одоо өсчихсэн. Тэгээд ноолуурын үн одоо ер нь ямар хөө байна? за анх эхлээд 80-аар эхэлсэн сая. Нодлонгоо бодох юм бол жоохон өслөө. Сая хамгийн дээдл нь бол 1 кг ноолуур 95,000-д хүртлээ. Тэгээд одоо 2014 оны хаврын байдлаар 14 оны хаврын байдлаар тэгээд 95 1 кг нь 95,000-д хүрлээ. Ингээд одоохондоо буцаад бууж байна. Тийм одоо анхны одоо сонин юм уу да. Тийм байсан. Тэгээд тэр үеэс эхэлж л одоо нөгөө өөрөө ноолуур сүлжмэл бүтээгдэхүүндээ маш их дуртай. Тэгээд тэрнийхээ амтыг одоо анх удаа тэгж аваад тэгээд миний хамгийн анхны одоо бүтээгдэхүүн бол ер нь сарвчтай малгай, хатан малгай 2. Тэгээд энэ малгайгаараа би 95 онд анхны оюуны өмчөө үнэлүүлээд анхны патентаа авч ирсэн. Тэгээд ер нь бол сарвчтай малгай, чихтэй малгай гэхэд тухайн үеийнхний одоо тэр үеийн хүмүүс бол мэдж санаж л авах ийм л байдлаар түүхийдээ олдог байсан да. Ер нь яг л тэгэл одоо ирээд бодоход тэр нэг 2 хивсээ хуулаад л амралтаараа явсан. Тэрнээс л одоо миний бүх юмний ихл өссөн шүү дээ, тийм ээ. Тэгэл ердөө тэрэнд чи яваад л одоо би чинь өөрийн гэсэн оронтойч болж ялаа. Хэрвээ тэгж бизнес явагвал би өөрийн гэсэн оронтой байж чадах уугүй юу? Тэгэхээр тэр анх удаа тэр өөрийн гэсэн оронтой болоод байр аваад ингээд сууж авал сайхан л байсан, тийм ээ. Миний одоо бүдийг би чадчихсан байна шүү дээ гэж бодохоор, тийм ээ. Гэтэл бидний үед тэр бид үл тийм юм бол хоол байсан шүү дээ. Хоолын мөрөл их ойрхон ирсэн байсан, тийм ээ. Анх ер нь та гэр бүлийн бизнесийн маркетинг хариуцаж гадуур татвар гүйж одоо дэмжээ мянган захаар бүтээгдэхүүнээ зардаг байсан гэж. Тэр үеийн маркетинг та ер нь ямар бодлого хэрэгжүүлдэг вэ? Тэр үед бол нэг маркетинг гэж хэлэхээсээ илүү одоо юу ч гэмээр дээ тэр үе. Одооныхоор бол маркетинг хэлдэг. Тухайн үеийн анхны маркетинг, одооны маркетинг хоёр
яаж өөрчлөгдөж хөгжсөн бэ? Тий. За одоо бол маркетинг. Тэр үед бол одоо борлуулалт юм да. Тийм ээ, худалдаалалт гэж хэлж болно. Яг анхандаа шахаа бид нар одоо маркетинг мантад байсан л да. Тий. Эсвэл нэг хар ухаанаараа л тэгээд одоо энийг ингэчүүл явъя да. За нэг өнөөдөр нэг энэ ширээний энэ сард ширээний хөвтэйгээ сольчих гэдэг юм уу. Энэ сард нэг иймэрхүү юмуд явуулчих гэдэг юм уу. Тэгээд жоо хар ухаан маягаар юм явдаг гэсэн. Сүүлийн үед л одоо хүмүүс нь үйлчлэгийн газар дэлбэгчсэн болохоор тий өрсөлдөөх болно. Орчин тохиныхын тулд биднээс заавал маркетинг хэрэгтэй болно тийм ээ. Тэгэхээр маркетинг гэдэг талыг бол бид нар айгүй тийм одоо бол би бол ерөөс амжилт айгүй тийм том дээгүүр тавьж байгаа. Хатан сүлжээ компани одоогийн маркетинг яаж явагддаг вэ? За одоо маркетинг бол бүхэл бүтэн манад маркетингийн алба ажиллаж байгаа. Тэгээд тэр үед бол юмаа зарна л гэдэг ойлголт байдаг болохоос биш хүний хэрэгцээнд хүргэх тэр хүн маань тухайн манай бүтээгдэхүүний хэр зэрэг таашаалтай, хэр зэрэг өөртөө нийцүүлж авч байгаа гэдэг нь чухал. Тэгээд зах зээлийн мэдрэмжтэй ажиллах. Дээрээс нь өрсөлдөгч компаниудаасаа юугаараа давуу байхыг ажиллах. Дээр нь ноолуурын зах зээл, ноолуур гэдэг чинь Монголын шижир алтнаас илүү үнэтэй сайхан зүйл. Энийг Монголдо буюу дэлхийд таниулна гэдэг чинь маш том маркетинг. Тэгэхээр маркетинг гэдэг энийг 6-7 хүн үсгний цаана бол 60-70 ухагдсан байна, 60-70 ажлын салбар байна. Энэ маань цогц болж иж маркетинг тухайн байгууллагын маркетинг болдог. Түүнээс маркетингийг зүгээр нэг одоо үйл ажиллагаа эхэлж байгаа шинэ залуу бизнесмэнүүдэд юмаа зархаар тийм ээ, юм худалдаж байгаа энэ үйл ажиллагаа маркетинг. Энэ бол биш. Маркетингийн цаана бол асар өндөр хамгийн ихэнд хэрэглэгч гэдэг юм а маркетингийнхаа нэн тэргүүн тавиад хэрэглэгчээ хүндэл дээдлж хэрэглэгчтэй зориулсан бүтээгдэхүүн хийж чадна гэдэг чинь маркетинг сайн явж байна л гэсэн. Тэгэхээр орон нутагт яг ямар маркетингийг тухайлбал хийж байна? Бид одоо манайх эхний өнөөдөр ихэд л одоо эхний байдлаар бид нэр одоо хөнгөлтийн карт манай Дорнот аймагт нийтийн хоолны газар хөнгөлтийн картаа зогт байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр анхудаага бид нэр хөнгөлтийн карт одоо бий болгож байна. За энэ наараш лавж бол Дорноттой бол анхудаа анхдагч тийм ээ. Анх ерөөсөө юм чөлөөт орчин байдаггүй байсан. Чөлөөт орчинг бол анхаар би бодох нь тийм ээ. Ерөөсөө ингээл би хятад хоол хийгээд явж идэл хүмүүс ерөөс их кабин тийм ээ. Тийм тусгаарласан орчингод аягүй өгүүлдэг байсан. Тэгээ нэг өнөөс хаагдмалч юм уу тийм ээ. Нуугцсан хаагсан тийм байдал аягүй харагддаг байсан тийм ээ. Тэгээ би ер эндээс бодсон байхгүй. Ер нь яагаад хүмүүс би энэс энерги аваад би энийг хараад сууж болтгүй. Өө тэрмээ сууж шүү дээ гэж ингэж харах тий. Тэгээ тэр бүлөө орчин суусны дараа харанголоод нэг нэлээд тийм тавгүй орчин үүссэн шүү дээ. Олон хүн суусан, олон хүний хөсгөнөр ямар байдаг вүлээ нэг дөрөвжөөр суучих гарахаар. Тэгэхээр энэ бүх байдлыг би эвдээ гэж бодсон л доо. Яг хаад энэ нийтлэг орчин бий болгоё. Хүмүүсийн ер нь нийгэмшүүлээ. Нийгэмшгэд чинь тодорхой яг би нийгэмшлээд юу азах вэ? Гэхдээ яг тодорхой хувь нэмрээ бас оруулъя гэж бодож би ерөөсөө нээлттэй орчин анх нээж эхэлсэн юм тий. Анхандаа ч хүмүүс орж ирээд кабин байна уу өөрөө байна уу гэж тэгдэг байсан. Сүүлдээ ч одоо ерөөсөө ороо ингээл одоо 30 хүмүүс ч ирдэг дүүрэл суудаг болчихсон шүү дээ тий. Тэгэхээр би энийг бас өөрөө нэг аймагтаа хийсэн бас тодорхой жоохон хувь нэмрээ юм бол гэж боддог тийм ээ. Ноолуурын бизнес одоо манай Монголд бол маш их хүчин авч байна. Маш олон байгууллагууд ноолуурын бүтээгдэхүүн гаргадаг. Тэгэхээр эдгээр ноолуурын бүтээгдэхүүнүүд юугаараа давуу чанартай одоо компани болгон нэг өөр өөрийн онцлогтой байгаа шүү дээ. Эсвэл бас нэг нийтлэг тал байгаа. Гэхдээ юугаараа хоорондоо өрсөлдөж, ямар чанараараа өрсөлдөж, юугаараа бас нэгдэж ажилладаг вэ? За манай салбар бол их том. 350 гаруй нэгж байдаг. 350 гаруй нэгжийн 10-аад нь том үйлдвэрүүд, 40-од нь жижиг дунд, за 300-аад нь өрхийн бизнес буюу бичил бизнесийнхэн байдаг. За тэгээ бүгд өнөөдөр оршин тогтнож байна. Тэгэхээр энэ өрсөлдөөний дүнд бас үн хямдарна гэж байгаа. Үнийн хувьд ер нь хатан сүлжээ компани ямар бодлого баримталдаг вэ? За уг нь манай түүхийд буюу ноолуурын бүтээгдэхүүн чинь өөрөө үнэтэй зүйл, тансаг зүйл гэж би хэлсэн шүү дээ, тийм ээ. Гэхдээ ингээд үнийн бодлогыг бол ерөнхийдөө жиг төвшөнд барьдаг. Угаасаа түүхийд нь үнэтэй учраас нэгж гарсан нөгөө нэмэн үлдэх шингэсэн эцсийн бүтээгдэхүүн ч гэсэн төстэй ойролцоо үнэтэй байдаг. Гэтэл бид тухайн жилийн ноолуурын түүхий дээрээ эрмэл хийгээд эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа юм чинь тухайн бүтээгдэхүүнийг жил давнуулж өнжүүлэх тийм сонирхол байдаггүй. Зөвхөн маш их хэмжээгээр массаар хэдэн мянгаар нь шүлтсэн тохиолдол тийм ээ складын үлдэгдэл ихтэй тохиолдолд бол тийм асуудал байдаг. Манай хувьд бол хавар авсан ноолуураа эрмэл хийгээд тэгээд эцсийн бүтээгдэхүүн хийсэн энэ бүтээгдэхүүнээ яг үнийн нэг төвшөнд бариад дараагийн хавар болтол худалдан борлуулалтаа үнийн бодлогоо тэгж баримталдаг. Жишээ нь манайх гэхэд одоо гадуур ийм хамгийн эхлээд үндэсний загвараа давмгаалдаг. Дээрээс нь одоо маш их тийм интаж
одоо юу гэх юм хээ хуарыг бас их давмгаалдаг. За тэгээд яг өөрийн гэсэн ийм манайх бүхэл бүтэн загварын товчоотой 5 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Би өөрөө зөвлөх дизайнер ажилладаг. Оёдл хийх явцдаа бол дизайнер болж гин үү? Дизайнераар давхар мэрэгшиж сурсан уу? Яг хатан сүлжээгийн бүтээгдэхүүн гэхээр одоо гадуур өрөөсөө ингээд ямар ч тохиолдолд компани өөрийнхөө имиж нь харагддаг. Тий. Та нар бол ингээд нийтийн ингээд хэрэглэгч болохоор мэдэгддэггүй, ялгддаггүй бүгд тий. Тэгсэн мөртлөө яг ингээд мэрэгжлийн хүн ч юм уу тийм ээ эсвэл яг тогтмол яг дан ноолорыг хэрэглэдэг хүн бол ялгаж салгадаг байхгүй юу. Тэгэхээр ингээд тухайн маркетинг, тухайн үйлдвэрийн онцлогоороо борлуулалт бол байж л байна. Нэг эмэгтэй хүн жоох хөлнөттэй ч гэх юм уу те энэ талдаа энэ жоохон эвгүй болчих чаа энийг ядахтаа ширээ засахтай хүртэл болон гэхээр юу жоохон араа өнжөө байж гэдэг юм уу тийм дандаа жоохон юмыг л том болгож харж дандаа шимхтөр ажил хийж өгдөг араа эрэгтэй хүмүүсээс давуу талтай юм л доо. Би тэгэхээр нэгсэндээ хоббигоор бизнесээ хийгээд үндсэн мэрэгчлэрээ удирдахчийнхаа ажлыг хийж байгаа л гэсэн одоо шулуух одоо томьёолоо товчлоод хэлэхэд бол энэ л одоо гол амжилт маань болж байгаа. Эмэгтэй хүн бизнес эрхлэхийн давуу болон бэрхшээлтэй тал нь юу гэдэг юм бол? Бид нэр хүүхнүүд яг ярьдаг байхгүй юу тий ерөн бизнес хүүхнүүд яг ярьдаг нэг чинь тий бид нэр бас их хүн замыг туулсан юм байна их бэрхшээлийг айгүй их бэрхшээлийг бид нэр яаж даваад энэ бэрхшээлд даваад гарчихсан бол доо гэж заримдаа ярьдаг байхгүй тий тэгтээ эмэгтэй хүмүүс чинь их нэг юмд улаахаар айгүй тийм дайчин юмныхаа ард гарах гэсэн тийм манай Монгол хүүхнүүдийн зам байдаг юм уу нийтлэг одоо Монгол эмэгтэйчдийн зам ерөн эмэгтэйчдийн зам тийм байдаг юм лөө ямар ч хэлсэн ард нь гарахад их үздэг. Тэгээ их чимэглэр юмд их дуртай ч гэдэг юм уу те. Ямар нэг юм төгс байх гэсэн тийм зам бид нарт ерөн эмэгтэй хүний бүх эмэгтэйчд байдаг юм л гэж явдаг байхгүй. Тэр л бидний бас авч явсан болов те. За эмэгтэй хүний сэтгэлийн хаттай амтан. За хүн гэдэг чинь бол байгалийн амтан шүү дээ тийм ээ. Гэтэ эрэгтэй хүнээс илүү сэтгэлийн хаттай. Эмэгтэйчүүд өнөөдөр шийдвэр гаргах төвшөнд бол эрчүүд маш олон байна тийм ээ гүйцэтгэх төвшөнд бол эмэгтэйчүүд олон байна. Ингээд гүйцэтгэх төвшний 90% нь бол эмэгтэйчүүд байгаа. За тэд хатуугийн зөөлөлж тийм ээ зөөлөнгийн айдуулж болохгүйг нь болгож ингэж явдаг эмэгтэйчүүд тухайн компанийг эрэгтэй хүний нэрээр удирдах байгаа боловч яг гүйцэтгэх төвшөнд эмэгтэй нь буюу эхнэр нь л байж байгаа. Манай бизнесийн орчин ер нь бизнес эрхлэгчдэд ямар байна вэ? Яг бизнес эрхлэгчийн хувьяас асуухад тань ер нь манай бизнесийн орчин таны бизнес яаж нөлөөлж байна? Хэр таатай вэ? Бизнес хийн гэдэг бол нэг талдаа ингээд айгүй чанга хэлэх юм бол зовлон. Нөгөө талдаа жаргал бид зовлон жаргал хоёрыг мэдээж дан жаргал байна гэдэг бол хүнд хурцтдна. Дан зовлон байна гэдэг бол тэр хүнийг шантрааж, хүнийг мохоодог. Тэгэхээр энэ зовлон жаргал хоёрыг хоёулангийн тэнцвүүлж явах хэрэгтэй. Тэр бизнесийн орчин ярих юм бол бас хэцүү тал ажиглагддаг л да. Гэхдээ хоёныг би цаг зуурын зүйл гэж ойлгодог шин. Гэтэл бизнес хийн гэдэг бол зөвхөн нэг бизнесмэнээс шалтгааллахгүй. Энэ бол төр засаг бизнесийн орчинтой маш их холбоотой асуудал. Бид хичнээн хичээл зүтгэл тавиад өөрийнхөө орон байр одоо эмэг бөгжөө тавиад хүртэл тийм ээ одоо бизнесийн зээл авдаг. Гэтэл нөгөөх зээлээ одоо буцаагаад төлөхийн тулд хөдөлмөрлөлөө штэ. Хөдөлмөрлөхийн тулд тэр орчин сайн байх хэвээр. Тэгээд энэ ноолуурын үнний талд бол бас нэг хувийн бодлоо хэлэхэд бол ер нь бол Монголд 7000 тонн ноолуур гардгийг. Гэтэл ноолуурыг бол Монголын үндэсний үйлдвэрлэгчид авч чадахгүй байна. Нэгдүгээр нь эргэлтийн хөрөнгөтэй холбоотой. Хоёрдугаар тууштай энэ хятадууд одоо манай Монгол ноолуур дээр жинхэнэ ажилдаг улсууд чинь хятадууд. Тэгэхээр ингээд яаж авч чинь хөдөөгөр явна. Хөдөө бүр одоо ли овогтны 1000 ямааны сүрэг хүртэл бий болчихсон байж штэ. Тэгэхээр энэ юу вэ гэхээр энийг төл засгийн бодлого ойлгоосай. Тэднийх чинь жилийн 3% хүүтэй маш их хэмжээний мөнгийг Монголд оруулаад ирдэг. Тэгэхээр бид бол жилийн бараг 12 24
одоо хувийн хүүтэй тийм өндөр зээлээр бизнесээ явуулж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд одоо өнөөдөр бол монголчууд Монголын түүхийн ноолуурынхаа үнийг тогтоож чадахгүй байна. Дандаа хятадууд орж ирэл асар олдон 100 сая төгрөг атгаж орж ирэл ингээд манай Монгол ноолуурын түүхийн ноолуурын үнийг тогтоож байгаа байхгүй юу. Энэ бол аюу харамсалтай. Тэгтээ буянгийн жагаа говийн одоо баатар сайхан захирал те ер нь манай Монголын ноос ноолуурын холбоо хамтраад ингээд том үйлдвэр жижиг дунд үйлдвэрүүд нэг 20 жилийн хөтөлбөр боловсруулж байгаа. Энэ маань юу вэ гэхээр бүх 7000 ноолуураа Монголдо аваад ашиглаад тэгээд зүгээр түүхий самсан ноолуур гаргах бол нэмэн үртэг шингэсэн үйлдэл биш. Энийг самнаад, ээрээд, утас болгоод, эцсийн бүтээгдэхүүн болгоод яг хүнд өмсүүлэх энэ бол одоо манай ноолуурын зах зээлийнхний эцсийн зорилго байгаа байхгүй. Монгол ноолуурын ер нь бусад орнуудын ноолуураас даваа чанар нь юу байдгийг? Яг хоо давуу гэдгийг манайхан мэдээд идэг. Яг юугаараа давуу гэдгийг бас тэр болгон сайн мэддэггүй шүү дээ. Ингэдэг байхгүй. Дэлхийд одоо Монгол ноолуур, Итали, Хятад ер нь энэ гурван орны ноолуур давмгаалдаг. Монгол ноолуур, Хятадын ноолуур, Италийн ноолуур ингээд дэлхийн өнцөг болон бүр эцэг бүтээгдэхүүн хийцэн байдаг байгаа байхгүй юу. А манай Монгол ноолуур бол юугаараа ялгаатай вэ гэхээр хизээч биднээс тэнд химийн ширхэг толдоггүй. Тийм ээ? Яг 100% ноолуураараа бүтээгдэхүүн хийдэг. 100% ноолуур гэдэг чинь хүнд хичнээн илч дулаантай тийм ээ? Хичнээн сайхан тансаг хэрэглээ билээ тийм. Ер нь яг орчны хувьд ярих юм бол юу ингээд одоо манай рестораныг одоо Улаанбаатар ресторантай харьцуулах бол хүн амын хувьд гэх юм бол бидний харьцангуй бага шүү дээ тийм ээ. Хүн амны төвлөрөл бага, эрэлт хэрэгцээ бага тийм. Тэгэхээр яг байгаа орчиндөө бид нэр өөрсдийнхөө бизнесийг зохицуулаад тийм тэрэндээ уялдуулаад жишээл одоо бид нэр манай Италийн хоол гэхэд Улаанбаатарын хоолны тал үнэрч баг жишээтэй ч юм уу тийм. А тэрнээс илүү болохоор манай худалдан авах чадвар нь ямар байх гэдэг ч юм уу. Мэдээж л ямар нэг юм хүмүүс хүлээн зөвшөөрөх хэрэгтэй тийм ээ. Энэ хоол амттай байв тийм. Энийг яасан ч өнтөжээс өнгөж ясан би энийг идэхтэй өстэй гэсэн тийм. Сүлжээ компаниг бас мэдхгүй хүн байгаа бах тийм ээ. А бид бол басчгүй өөрийнхөө хэмжээнд тухайн жилдээ хийсэн бүтээгдэхүүнээ бүгдийг худалдан борлуулж чаддаг учраас бас нэг миний талаас миний дутагдaltaй юм бас реклам баг хийдэг байх гэсэн тийм юм байдгийн. Гэхдээ одоо яг уу ямар ч лээсэн бүтээгдэхүүнээрээ олонний танил баг ч гэсэн болж байгаа болов уу гэж бодож байгаа шүү дээ. Би ажиллажтай хэлдэг тийм. Миний амьдрал нэг алхам цааш дэшээ явж лээвэл та нар дагаад нэг алхам явах хэрэгтэй. Би 10 алхачаад та нар байрандаа байж болохгүй шүү дээ тийм ээ. Тэгээ ийм л би зарчмын бас тавьж явдаг. Гангамуурын их ер нь өөрийнхөө одоо бизнес леди, бизнесмен гэдэг утгаараа өөрийгөө яаж хөгжүүлдэг вэ? Яаж ер нь өрсөлдөгчөөсөө би өнөөдөр энийг илүү хийчих юмсан ч гэдэг юм уу? Тэр одоо хинийч зах зээлийн өрсөлдөөн донд хинийч олж хараагүй өнцгийг яаж олж хардаг вэ? Өөрийгөө яаж хөгжүүлдэг вэ? Одоо зөвхөн бизнесээ хийгээд энийг байшингийнхаа мухард өрөөнийхөө шилээнийхээ халд суугаад явдал биш ээ. Хүн гэдэг хүн чинь өнөөдөр хүн биш те. Зоригтой тэгээд эргэж харахад харамсахгүй л амьдрах ёстой. За өөрийгөө хөгжүүлэхэд талаар их анхаарал тавьдаг болсон шүү. Сүүлийн үед яаж ч би анхаарал тавихгүй ч болохгүй болсон тийм ээ. Би хөгжихгүй бол ажил зүйн хөгжихгүй бас бизнес маань хөгжихгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр яаж ч би өөрөө хөгжихийн тулд сүүлийн үед би бас их тийм бизнес одоо өөрийнхөө ажил төстэй хүмүүстэй их ойртдог. Тэгээ ялангуяа тийм амжилттай яваа бизнесийн хүмүүс рүү их төрхөө ордог болсон. Тэгээ бас гадагшаа их жоо аялахыг их түрүүн тавиад ер нь бол жоо аялж эхэлсэн тийм ээ. Тэгтээ мэдээ аялаад мэдээ сүүлийн үед болохоор ямар ч нэг 3-4 орн үзчихээд тэгээ тэр хоолны газар гэхдээ би тэнд дандаа хоолны газартаа их явдаг тий ялангуяа эднэрт ямар хөө үйлчлэгээтэй байдгийг ямар байдгийг нэг хажуугаар өнгөрөхтэй нэг гавтааг өнгөрөөд харж чишээ ч юм уу ялангуяа одоо удирдагч бизнесмен woman одоо эмэгтэй хүний хувьд тийм ээ өөрөө үлгэр жишээч байж бусдад үлгэр жишээч болно. За
өөрөө одоо хүн гаднаас захирлыг ороод ирэхэд захирлаараа бахархаж харах нэг өөр, бахарх захирлыг жигшиж харах бас нэг өөр тийм ээ. Тэгэхээр энэ хамт олондоо хэр зэрэг харагдаж байна гэдэг чинь тэр хүний хувийн хөгжлөөс болно. Тэгэхээр одоо энэ зах зээлийн нийгэмд бол ерөөсөө цаг үеэс оцолж болохгүй. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алах хэрэгтэй. Би ажилчдаа үрдэлгэж их үтсэлтэй ер нь бол энэ олон жилд бол гарс цойсон. Ер нь бол би ажилчтайгаа яаж яваад ямар ч гэсэн ажилтны дуртай өгөх нь олж харна шүү тийм ээ. Энэ хүн ер нь энэ тоогоочоо хийх дуртай байна уу? Зөөгчд энэ ажилдаа дуртай байна уу? Хамгийн гол нь энэ ажиллаж байгаа ажилчид энэ ажилдаа дуртай байх нь хамгийн гол нь чухал тийм ээ. Тэгэхээр бид нэ тэр орчингод бүрдүүлж өгөх хэрэгтэй тийм ээ. Байх нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй шүү тийм ээ. Тайван ажиллах хэрэгтэй тийм ээ. Шаардлага зөв байх хэрэгтэй, амруулах хэрэгтэй тийм ээ. Бас хүмүүст цалингийн өгч чаддаг байх хэрэгтэй тийм ээ. Тэгж хүнийг энд байхад сэтгэл ханамжтай. Тэгээ би ажилчдаа хуралдаар хэлдэг. Та нар энэ хаалгаар айгүй тийм баяртай орж баяртай гарах хэрэгтэй. Тийм. Ингэжээд энэ ажил цаашаа бизнес хамт олон бүрдэн шүү дээ тийм ээ. Хүнд ах トゥ амраг садан ээж аав үр хүүхэд маш чухал байдаг. Тэрний дараахийн ордог гэхээр ажилчид маань ордог байхгүй юу? Тэгэхээр би сайхан баг хамт олонтой ажилдаг. Сайхан ихтгэлтэй намаа гэсэн ийм одоо баг хамт олонтой ажилдаг. Тэгээд би бас ажилчдынхаа цалин нэмэгдүүлэх, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх ч юм уу тийм ээ. Одоо ийм зорилго чиглэлтэй явж байна. Ингээд ажилчтайгаа айлгыг бол хамгийн гол нь сайхан докторжин тулд бас ахуй амьдрал юм. Анхаарна тийм ээ. Хүмүүсээ бодвол нэг 2 залуу хүүхдийн байртаа болгочих юмсан. За байрыг навч чадлаа хөрөхгүй нэг гашаа байшинтай болгочих юмсан. Зэн чи нэг ятгах нэг машин аваад нөхөр нь ажилгүй юм байна. Машин аваад нэг таксинд яваад нөхөр гэрт нь орлого нэмдэг ч юм уу. Тэгээ иймэрхүү юм бол их айгүй төлхөө хардаг болсон тийм. Тэгээд ягаад гэвэл тэр бүхэн байж хүнийг ажиллах сонирхолтой ойлгож хамт олон бүрдэн шүү дээ тийм ээ. Тэгээ би ажилчтай хэлдэг тийм. Миний амьдрал нэг алхам цааш дэшээ явж лээ та нар дагаад нэг алхам байх хэрэгтэй. Би 10 алхачаад та нар байрандаа байж болохгүй шүү дээ тийм ээ. Тэгээ ийм л би зарчмыг бас тавьж явдаг тийм. Таны бизнесийн цаашдын зарлага. За бизнесмен бол хөгжнөө. Би бол хөгжүүлэхийн төлөө одоо хамаг байдаг л өөртөө ямар одоо чадал байдаг тэр болгоно. Ер нь энийг далимдуулаад хүний хөгжлийн энэ бор давхрааны амьд явах үед 10% нь ашигладаг гэж байгаа байхгүй юу. Гэтэл тэр цаана 90% үлдчихэж штэ. 90%-ыг би аваад яваад өгчмөргүй штэ. Гэхдээ тэр 10 байдаг юм бол 11%-ийг хүртэл ашиглах хэрэгтэй байна. Тэ энэ дорнотын бүх ард түмний одоо бараг бүгдийг би таньдаг болчихлоо шүү тийм ээ. Тэгээд ер нь бол олон хүмүүс над руу бизнесээ чиглүүлдэг тийм ээ. Янз бүрийн одоо төрсөн өдрөө ч юм уу, янз бүрийн үйл ажиллагаагаа ч гэх юм уу, бас гонигт явдлаа ч гэх юм уу тийм. Бүгдээрээ ер нь надад чиглүүлдэг болохоор энэ бол би бол яалтчгүй миний бизнесийн орон зайд байна. Тэгэхээр энэ бол бид улам өргөжүүлээд энийг бол би ер нь өргөжүүлээд байна гэж боддог. Хятад руу манай хоолыг хийгээч гэсэн саналууд 2-3 удаа ирсэн л дээ. Тэгээ би тэр орчинд нь очиж үзсэн, судалсан тийм. Араа л бэлэн биш юм шиг санагдсан тийм. Улаанбаатар руу ерөнхийдөө бас чиглэл гарсан байгаа тийм. Ерөнхийдөө бид нэр хөрөнгө оруулалт талаар оруулах тийм ихний бас нэг шатад явагдсан бол энэ 6 сарын ихээр Монголын ноос ноолуурынхаа холбоотой хамтраад Америк, Английн одоо загвар зохион бүтээгчтэй хамтарч одоо загвар гаргаж тийм ээ 9 сард болох Нью-Йоркийн фэшн шоуд оролцох зорилготой ажиллаж байгаа. Ноолуурын бүтээгдэхүүний хувцсны одоо хамгийн гол өрсөлдөх үзүүлэлт гэж хэлэх юм уу да. Дизайн дээр тэгтээ загвар. Дизайн загвар бол яг хөө зарим үед одоо биднээс энэ Японы Shimase машиныг авахаасаа өмнө дизайн загвар дээр өрсөлдөн гэж бүр бодохчгүй, зүүдлэгчгүй одоо их хэцүү байдаг байсан тэр. Анх одоо гараараа юм сүлжихэд 7 хоногт нэг цамц тийм ээ. Өдөрт нэг малгай сүлждэг байлаа. Нөгөө гэр ахуй машин бол өдөрт нэг 5 малгай сүлжих жишээтэй ч юм уу тий. Энэ Shimase гэдэг энэ машиныг авснаас хойш бол биднес одоо сүлжмлийн утсаар ямар л загвар гаргаж чадна тэр загварыг бүгдийг манай компани бол гаргаж чадж байгаа. Энэ бол дотлоо хэдэн мянган одоо сүлжээ, хэдэн мянган загвар гарах тийм боломжтой байдаг. Энэ бүтээгдэхүүн тухайлбал одоо яг ямар бүтээгдэхүүн болох гэж гарах гэж байгаа эцсийн байдлаар. Бүтээгдэхүүн бол одоо сүүлийн үеийн ноос ноолуур буюу
даавн одоо загварын чиг хандлагыг яхад та нар ч гэсэн залуу хүн бас цаг үедээ мэдрэмжтэй ажиллаж байгаа бох тий. Хуучны одоо анх хийсэн керамийн сүлжээ гэж байгаа юм л да. Одоо ямар ч юм хээ хааг хуаргүй тийм ээ нөхгүй ийм сүлжээ бол аль хэдийн хоцрогдоод өнгөрсөн. Тэгэхээр энэ жил 2014 оны загвар бол торон одоо ажууран гэж юм л да. Одоо манай сүлжээг бол ажууран ийм торон сүлжээ бол даавн хувцсан дээрч байгаа. Даавн хувцыг даавгаар эсгээд хийхэд хормонд нь юм уу аль нэгэн гоёл чимэглэлийнхаа талд бол ийм барьсан тууз тийм ээ хээтэй гоё тууз барих жишээтэй юм уу эсвэл торон материалаар чимгэлж өгсөн байгаа. Тэрийг бол одоо бид манай компани маш соргоор тусгаж аваад тийм ээ одоо ийм энэ зуны загвар тэгээд ингээд ийм торон сүлжмэл бүтээгдэхүүн. Энэ бол эмэгтэй хүний тийм богино жемпер цамц байгаа. Гэхдээ мэдээж би бол дордтоод бизнесээ хийн. Ийм учраас л одоо хүн гэдэг эмэгтэйч вэ, эрэгтэйч вэ, залууч вэ, хөгшинч вэ тухайн одоо амьдарч байгаа цэг дээр тухайн амьдарч байгаа нийгэмдээ бусдад үлгэр дуурайлуулах одоо тийм ээ нийгэмдээ одоо бүтээлтэй, үр хүүхдтэй, өгөөчтэй, өөртөө сургамжтай, ажилчдаа халамжтай тий ажилчдынхаа амьдралд одоо хэрэгтэй ийм байдлаар л хүн бас ажиллаа хийж явах юм бол бас хэрэгтэй юм болов л гэж бодож авдаг штэ. За баярлалаа. Таны цаашдаа ажил амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Таны ажил амжилт. За баярлалаа. Манай компани би одоо нэг жижигхэн компанийнхаа барилгын өргөтгөлийг хийж байгаа. Эндээ бол эмэгтэй хүнийхээ хувьд компанийнхаа дэргэд цэцэрлэг байгуулах одоо энэ урайлгыг бүсгүйчүүдтэй одоо урайлан гаргаж байна. Тэгээд цэцэрлэг яагаад ингэ байгуулж байгаа юм бэ гэхээр одоогийн үед нийгэмд бас л нөгөө түрүүчийн хэлээр эмэгтэйчүүдэнд давмгаалаад ажиллаж байгаа. Тэгэхээр нөгөө бүсгүйчүүд чи үр хүүхдээ гаргана, үр хүүхдээ харна, сүүлдээ тэрийг харах хүн байхгүй, ажиллаа хиймээр байдаг, мөнгөтэй болмоор байдаг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх үүднээс компани дэргэд цэцэрлэг байгуул өглөө үр хүүхдээ тэврээд байдаг, орой тархатаа явуучих юм бол бас нэг талынхын асуудал шийдэгдэх юм болов уу гэж бодож байна. Орон нутгад мэдээж хүн нэг л би энэ аймагт төрсэн болохоор энэ аймгийн энэ сайхан ард толноос энэ сайхан амжилтанд хүрч байгаа болохоор эднэртэй жоохон ч гэсэн юм хийж аймаг орондоо тусгалаа нэг хоёр ч гэсэн хүний ажлын байр олгох гэж цаг ямагч нар бодож явдаг шүү дээ. Үгүй хэлэх юм уу? За. Бизнес гэдэг бол нэгэн төрлийн ажил хөдөлмөр. Хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй хинч вэ хөдөлмөрлөж чадсан нь бизнесийн салбарт амжилт олдог. Бизнес ток нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай хамт исэн үзэгч танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.